Нойрын мэндийг хүргэе. За би ерөнхий сайдаас асуух асуулт маань өмнө ч гэсэн сурвалжлагчийн асуултанд хариулж байсан. Гол нь орлогоо нотол гэдэг асуудал байсан. Тэгээд орлогоо яагаад нотлох боломж олохгүй ийм яаралтайгаар нэгдүгээрт баг хурал зарлагдаад баг хурал нь шал өөр асуудал авч хилцээд дараа нь их хуралд орж ирэхдээ бүр өөр 3 дахь асуудал орж байгаа. Үнэхээр би логик дистарал хоёрыг ойлгож амжаагүй. Ойлгохгүй байсан. Өнөөдөр ерөнхий сайд нээлттэй ил тод шууд асуултанд хариулаад явж байгаа талархаж байна. Хит хитэн асуултанд энэ тодорхой болж гин гэж би ойлголоо. Ийм учраас эдгээр асуултууданд хариулт авцсан гэж үзээд хэдэн өөр асуултыг тодруулъя гэж бодлоо. За хамтарсан засгийн газрыг энэ парламент дэмцсэн. Ардчилсан намын сайд нарыг сайн ажиллаж исэн гэдэг бүх намын гишүүд нь ярьж байна. Хүлээн зөвшөөрж байна. Хурдтай асуудлуудыг шийдлээ, зориг гаргаж ажиллалаа. Амаргүй ажлуудыг амжууллаа гэж бас хэд хэдэн удаа ярьсан. За та ярьсан асуудал бол юу ч гэсэн эдийн засгаа төлчөө, том эдийн засагтай болчих юм бол нийгмийн асуудал шийдэгдэнэ. Эхний дараа жилээ боловсролын жил болгоё. Боловсролын жилийн дараа бол заавал эрүүл мэндийн жил болт юм аа. Тэгэхээр та бодож исэн, ярьж исэн, хэлж исэн тэр реформа хий. Нийгмийн эрүүл мэндийн асуудал бол 50% нь эрүүл мэнд тусламж үйлчилгээгээс гадуур байдаг салбар дундын асуудал байд юм аа гэж ярьсны дараа салбар хоорондын уялдааг хангах гэж үндэсний хороо байгуулад энэ дээр над шиг хүмүүс салбарын төлөөллийг оруулж ажилласан. Тэгэхээр та одоо энэ ажлаа өргөжлүүлэн ажиллах тэр итгэл, зориг, хүч ирч байна уу? Тэгнэ гэж бодож байгаа бол ямар байдлаар энэ ажил явж аж энэ асуудлууд шийдэгдэх болно гэж харж байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт та өөрөө ярьсан төлөвлөсөн ажилдаа итгэлтэй байгаа бол та сая хэллээ. Засаглал тогтворгүй болж эдийн засгийн нөхцөл байдал хүндэрж намууд зөвшөлж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулж улмаар ардчилсан парламентын засаглалыг мөхөлд хүргэх эрсдлийг дагуулж байна гэж ярьчлаа. За энэ засгийн газар тэгэхээр дотоод улс төрөө давж гарч чадахгүй бол цаашаа засаглалын доктортой байдлыг хэрхэн хангах вэ? Гадны нөлөөллөөс яаж энийг хамгаалах вэ? Яаж та оруулж ирсэн энэ legacy, эмэгтэйчүүдийн квотыг ихсгсэн тоо, салбарын төлөөлөл, энэ жагсагчид, энэ залуучуудыг энэ итгэл үнэмшлийн та одоо яаж төрүүлж, яаж цааш нь өргөжлүүлж явъя гэж бодож байна. Эдгээр асуултанд хариулсны дараа би саналаа хэлье. За ерөнхий сайд хариулт өгье. За энэ парламент 126-тай болж бүрдсэн нь бол Монгол улсын харьцлын түүхэнд бол одоо тодоос тод бичигдэх ийм алхам босон гэдэг ийм хатуу итгэл үнэмшилтэй би байгаа маш их одоо бахархаж байгаа. Зөвхөн тойргоо сонгогдсон гишүүд биш, нийгмийн сегментийг төлөөсөн олон дуу хоолой орж ирсэн нь энэ парламентын хамгийн онцлог зүйлээ. Тийм учраас мэдээж дөнгөж одоо 10 сар болж байна. Парламент өөрөө хэлбэршин бас төлөвшөж байгаа ийм цаг хугацаа гэж би бодож байгаа. За 126-тай парламентад маш их хүндэтгэлтэй хандж байгаа учраас миний хувьд өнөөдөр илэн далангуу бас энэ ярих энэ зүйл маань өөрөө бас парламентын одоо арчилд оруулж байгаа миний өчүүхэн хувь нэмэр гэж би бодож байгаа. Тэрнээс учир бүтүүлэг чимээгүй за одоо ингээд явчихыг би бас хүсээгүй. Тийм учраас парламентын хувьд олон сорилт ирнэ. За дэлхийн маш их хуваагдмал болчлоо. Дэлхийн том гүрнүүд өөрийн бодлогоо ирээ зэргүй тулгадаг болчлоо. Тэр өнөөдөр байтугай сорилтыг Монголын парламент даван туулах өдөр ирнэ. Тийм учраас бид нар асуудлаа юу ч болсон ил тод ингээд шийдлээ гаргадаг л байх хэрэгтэй. Парламентын хувьд мэдээж одоо ерөнхий сайдын хувьд хамтарсан засгийн газар зөв гэдэгт би хатуу итгэл үнэмшилтэй байгаа. Ягаад гэвэл эдийн засгийн хүнд байгаа учраас би тэгж бодоод байгаа шүү. Парламентын хувьд олон шиг цөөн шиг байж мэтгэлцэн болж хяналт тэнцэл байж асуудлыг шүүмжилж тэр асуудал нь өөрөө ил тод байдлыг хангаж явах ийм алтан дүрмийг би өргөж бас дэмждэг. Тийм учраас батлууд гишүүний бас хэлээд байгаа үнэн. Хамтрахгүйгээр бас бүх зүйл одоо ингээл болохгүй болчих гээд байгаа тийм зүйл байхгүй. Адилхан л тоотой парламент аль ч улсад зөндөө байгаа.
Тийм учраас амьдрал үргэлжлэлгээрээ л үргэлжлэн мэтгэлцээ явдгаараа л явна. Тийм учраас парламентын арчлалын хувьд бол энэ одоо илүү тийм одоо шинэ соёл болж цаашдаа бид нар илүү парламентын мэтгэлцээнээ төвлөржүүлээд ингээл явах нь л одоо хамгийн чухал. Тийм учраас энэ бол та бүхний хувьд бол цаг хугацаа эхэлж байгаа зүйл юм аа. Энийг одоо бид нар дор дороо бодох хэрэгтэй. Миний өнөөдөр орж ирж тайлбарлаж байгаа энэ зүйл юу вэ гэхээр шинэ 126-тай парламентын нөгөө анхны бүрдүүлсэн засгийн газар нь 1 жил болоогүй учраас би жоохон санаа зовж байгаа. Санаа зовж байгаа. За дээрэс нь энэ маань өөрөө нийгэм бас буруу дуруу ойлголт өгөөд за цаашдаа одоо та хэд маань өнөөдөр ямар ч шийдвэр гардаг бай. Засгийн газраас илүү за нэг ингэсэн тэр тэгсэн тэр мэдлэхгүй өнгөрчлөө орж ирсэнгүй ингэсэнгүй тэгсэнгүй гэдэг ийм деталаас илүү том зургаар нь энэ бол бидний бүрдүүлсэн засгийн газар ийм агуулгаар ингэж хандхан зүйтэй гэдэг яг энэ зүйлийг нь бас дэмжих нь нэг үрлэл бид нар хамтдаа нэг завин дээр байгаа шүү гэдгийг би бас хэлэх нь зүйтэй болоо гэж бас бодсон. Хин нэгэн сайд болно. Сайд болсон хүн завгүй болно. Бүхэнтэй уулзаад яваад ах цаг бас сайдд байдгүй. За ингээд асуудал эхэлдэг. Энэ өөрөө одоо бас парламентын арчлалыг ингээд нэг жоохон тийм утгагүй харагдуулаад авах бас нэг зүйл энэ байдаг. За одоо тэгвэл ингэ ингүүл тэгнэ гэдэг. Тийм учраас экспертүүд чагсаалтаар орж ирсэн олон залуучууд та бүхнээс би өнөөдөр намайг дэмжээч гэж би юусаа гоохгүй. Би ганцхан зүйлийг хүсэн тэрний юу гэхээр энэ чагсаалт зөв байсан гэдэг нийгмийн дүгнэлтийг л та бүхэн 28 он гэхэд үлдээж өгөхийг л би хичээнгүлэн хүснэ. За Эрдэнэ бэлгээ одоо ирэх шүү. Алга байна. Сайн